Хариуцлага шударга усны асуудал бол иргэдийн нэхэмжилж байгаа хамгийн чухал асуудал байгаа. Би энэ асуудлыг бас нэг багц бүлэг болгож үзсэн. Өнгөрсөн 10 сарын хугацаанд Төв банк, Хөгжлийн банк, Эрдэнэтийн 49% гээд олон асуудлуудаар их хурл засгийн газар шалгаж үзсэн. Алдаа дутагдал гаргасан нөхдүүдтэй бид нар хариуцлага тооцож чадахгүй байгаа. Бид төрөөс томилогдсон төрийн өндөр албан тушаалтан иргэдээс сонгогдсон иргэдийн хурлын төлөөлөгч их хурлын гишүүнгээд ийм хүмсүүдтэй хариуцлага тооцдог хууль эрх зүйн орчныг бий болгох ёстой гэж үзэж байна. Өдөрт гарсан бол хинтээч хариуцлага тооцдоггүй ийм байдал бол энэ байдал бол доошоогоо хариуцлага тооцохгүй нийтээрээ хариуцлагагүй за яах вэ гэж өнгөрдөг ийм байдал руу орох хүндэсээр болж байгаа маа. Та бүхэн санаж байгаа. Би офшор дансны тухай асуудлыг Монголын ард түмэн офшор данс бол Монголын хөгжилд ихээхэн саад бэрхшээл болж байна гэдэг энэ асуудлыг их эрчтэй яригдж хүн болгон офшорын тухай асуудлыг тал талаас нь шүүмжилж ингэж ярьж явах үед бол иргэдийн санал хүсэл бодол байна гэж бодож улсын их хурлаар би хууль гаргуулсан. Өнөөдөр төрийн алба хашиж байгаа хүн бол офшор бүсэд данстай, офшор бүсэд үйл хөдлөх хөрөнгөтэй байж болохгүй гэдэг хууль гаргасан. Энэ нь мөн тухайн төрийн албаны ажиллаж байгаа хүний хамаарал бүхий этгээдэд бас нэг адил хамрах ёстой гэж ийм хууль гаргасан. Бизнес эрхлэхэд магадгүй офшор бүс зайлшгүй шаардлагатай байж мэднэ. Тэнд бас хөрөнгө оруулагчдын одоо томоохон яриа хэлцээр уулзалтууд явагддаг, татваргүй бүсэд үйл ажиллагаа явуулах ийм шаардлага байдаг байна. Төрд ажиллаж байгаа хүмүүсүүд хулгай хийснээр нуудгүй бол офшор бүс дансаар яадаг. Төрд ажиллаж байгаа хүмүүсүүд цалин хөрс гээд олсон 5-10 төгрөг байдаг л баг. Монголын банкнд л тэрийг олсон арга замаа ил тод болгож хөрөнгө оруулгын мэдүүлэг дээр бичээд Монголын банкнд л хадгална гэж. 10-аас дээш хувийн хүүтэй хадгалж байдаг банк Монголоос өөр хаана байгаа юм? Тэгэхээр зэрэг төрийн алба хашиж байгаа хүн болон түүний хамаарал бүхий этгээд офшор бус данстай байна гэдэг бол тэр 10-15% хүүгээс зүхтааж 1-2% хүүтэй банкнд авчиж юмаа далд хийж нууж байна гэдэг бол энэ яавч эрүүл цагаан мөнгө биш ээ гэдэг нь ойлгомжтой юм аа. За мөн төрийн албанд очсон хүмүүсүүдийг улс төржүүлж халах явдал бол бас сүүлийн үед их бий болж байна. Тэм учраас төрийн албан хаагчдыг улс төржүүлж халж болдоггүй. Төрийн албан томилогдохдоо бол доод шатнаас нь дунд дээд шатндаа дэвшиж томилогддог ийм хууль эрх зүйн орчныг бий болгох ёстой гэж би үзэж байгаа. Ингэж төр доктортой байна. Төрийн үйл ажиллагаа залгамжит шин чанараа хадгалсаар байна. Тэгээд төрийн нэр хүнд гадаад болон дотоодод өсөх ёстой гэж ингэж ойлгож байгаа.